За. За энэ Payer гэдэг электрон төрөвч өнөөдөр яаж бүртгүүлэх тухай хэлье. За энэ одоо PTC сайт дээр ажиллаад ихсэн бол тэндээс доллар хаашаа татаж болох вэ? Татах зөндөө арга байгаа. Perfect Money руу татаж болно. Skrill-тэй хүмүүс бол Skrill руу татаж болно. Зүгээр Payer бас ажиллахад нэлээд хялбархан учраас би нэг өнөөдөр тайлбарлаад өгье. За бүртгэл нь болохдоо зэрэг энэ дээр email хаягаа бичээд ер нь бол Yahoo бол дэмиш ер нь болвол Gmail бүртгэлээ бичээд тэгээд энэ дээр энэ тоог бичээд Grid account гэдэг эн чинь ингээд ногоон болчихно. Тэгэнгүүт нь Grid account гэдэг дарна. За тэгэнгүүт mail адрес руу чинь код явуулна. За тэр кодоо хийгээд гараад ирэх нь шүү дээ. За тэгээд тэр кодоо хийнгүүт чинь дараагийн хуудас нь болохтой зэрэг ерөөсөө өөрөө чинь нууц үг тэгээд нэг нууц үг гэдэг нөгөө ороход чинь юу яадаг парол тийм ээ паспорт. Тэрнээс гадна бас нууц үг гэдэг нэг юм хідэн тоо гарч ирдэг. Тэр тоо тэгээд доор нь өөрөө чинь нөгөө аккаунтны тоо гарч ирнэ. Аккаунтны дугаар гарч ирнэ. Урдталтаа хоёр хэсэгтэй ардталтаа тоотой. За энэ ингээд шууд дэлгэцэн дээр гараад ирдэг учраас би хамаагүй бичлэг хийж болохгүй нь яг гэвэл энэ чинь миний хувийн юу учраас. Тэгэхээр та нар хамгийн гол нь имэйлаа бичээл энэ тоог бичээд ороход имэйл дотор чинь код ирээ цаашаага явангууд дэлгэцэн дээр гарч ирсэн тэр юунуудаа зургийг аваад юм уу тэмдэглэлийн дээр хадгалж авдаг. За хэрвээ тэр ямар нэгэн байдлаар кошелек чинь одоо устгагдах ч юм уу ямар нэгэн байдлаар эвдэгдэх юм бол тэр нууц үг гэсэн 6 оронтой тоогоор юу ядгийг шүү. Сэргээдэг. За тэгээд тэр 6 оронтой тоог бичиж авах нь өөрийнхөө ордог нөгөө орохдоо хэрэгэлдэг нууц үгээ бичиж авах нь тэгээд email account гэд байж байгаа. Name account гэд. Тэр нь болохдоо зэрэг урдталтаа нэг үсэгтэй P гэд үсэг байгаа. P гэд тэгээд дарагшаага нэг 9 10 оронтой тоо байгаа. Тэднэрийг заавалч тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж аавна гэсэн. За тэгээд бүртгэл болчингууд ингээд юу руугаа орно гэсэн. Төрөвч рүү орно гэсэн. За одоо энэ дээдл дээр харагдаж байна хардаа энэ. Account гэд P Adinac 1106 407 гэсэн. Энэ болохоор бид нарын аккаунт номер. За энэ номероор нөгөө ажиллаж байгаа сайтаасаа энэ рүү доллар татдаг. За цаашаага энэ рүү ерөөсөө маш их олон юмнууд татаж олно. Нөгөө биткойнуудыг чинь татаж олно. Эсвэл доллараар татчаад эднийх чинь нөгөө трэдтэй байдаг. Биржтэй гэсэн. За жишээлбэл энд доллараар татчаад одоо нөгөө сайтаасаа бид нэр доллар татсан байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэх юм бол эндээсээ одоо жишээлбэл энэ рүүгээ энэ бирж дээрээс одоо худалдаж авч болно гэсэн. Хардаа buy sell гэдэг. Энэ дээрээ нөгөө доллароо биткойноор зарж болно гэсэн. За энэ өөр хооронд нь бас сольж болдог. Энэ exchange гэдэг. За энэ айгүй хөөрхөн гашилэг байна. За энэ дээрээс одоо жишээлбэл рубль байвал одоо жишээлбэл рублээ энэ доллар юм уу эсвэл биткойноор сольж болно гэсэн. За миний видеог үзэж байгаа хүмүүс бол нөгөө рублийн сайтууд байдаг шүү дээ. Надад рублийн сайтууд ажилдаг сайтууд байгаа. Тэр бичлэгийг үзээрэй. Оросын рублийн сайтад ажиллах гээд. Тэндээс энэ рүү бас рубль татаж болно. Тэгээд нөгөө PTC сайтнаас доллар татаж болох нь рублийнхаа сайтнаас рубль татаж болох нь ингээд эднэр лөө бүгдээ цуглуулж аваад эндээсээ биткойн цуглуулж авч болно. Эсвэл шууд юу руу татаж болдог. Энэ хаашин татах уу гэдгээ ингээд сонгоод өөр хоорондоо явуулж болно. Ингээд ерөөсөө энд хэрвээ ингээд судлах юм бол маш их олон юмнууд байгаа. За би олохдоо зэрэг энэ дээр долларуудаа цуглуулж агаад за одоо энэ хардаа ингээд татаж болох нь шүү дээ. Тийм үү. Тэгээд энэ дээр өөрийнхөө юг сонгох нь хаашин татах нь үү гэдгээ. За гэхдээ энэ хэрвээ нөгөө юу хийх юм бол баталгаажилт хийх юм бол долларын картаар татаж магадгүй. Гэхдээ би татаж үзээгүй учраас судлаа хэлж чадахгүй. Би эндээс яадгүй гэвэл юу яачдгийг. Биткойноо бишээ доллароо би бирж рүү татчихдгийг. Одоо жишээлбэл
Украины Kuna гэд бирж бас миний юун дээр YouTube дээр бичлэг наваа. Тэр Kuna руу татаад тэн дээрээ би биткойн худалдаж авдаг. Ягаад гэвэл Kuna-д миний миний банкны карт холбоотой байдаг учраас надад их амар байдаг. Монголд байгаа хүмүүс бол шууд энэ дээрээс өрөблүүдээ долларуудаа бүгдийг цуглуулж аваад энд нь биткойн худалдаж аваад тэрээ дэмэн рүү бас явуулчих болно шүү дээ. Тэгэхээр энэ бол хөөхөн айгуу дажгүй хөөхөн сайт. Тэгэд өөрсдөө та нар энэ юугаар нь ороод сайн судлаарай. Энэ мэдээж хэрэг settings рүүгээ ороод өөрийнхөө нөгөө юунуудаа хийгээд өөрийнхөө үнэн нэр овгнуудыг хийгээд баталгаажуулж болно. За энэ referral линкээр хүн урьж болно. Ийм төрөвч байдгийг. Энэ маш их олон жил ажиллаж байгаа. Айгуу нэлээд найдвартай. Ер нь нэлээд их сайн сайт төрөвч. Тэгэхээр энэ PTC сайтнаас Оросын өрөблийн сайтнуудаас энэ рүү ингээд татаад иж болох нь шүү дээ. За тэгээд энэ бичлэгээ өнөөдөр ингээд дуусгая. Хамгийн гол нь нөгөө ажиллаж байгаа сайтныхаа settings руу ороод personal settings руу ороод тэгээд нөгөө тэнд чинь юуны хаашин татах вэ гэсэн хуудас гарч ирдэг. Тэрэн дээр нь энэ P-Adinac гэдэг P1106 407 гэдгийг бичээл тэгэл нөгөө $2 руугаа энэ рүү явуулаад байх нь шүү дээ. Тэгвэл энэ балансын дээр чинь энэ мөнгө орж ирээд байна гэсэн үг. За би энэ саяхан татсан учраас надад одоо бүгд хоосон баа. За энэ рубль руу энэ рүү татах нь энэ евро, энэ доллар. Тэгээд энэ доор нь нөгөө койнууд байгаа. Ингээд татаад байж болох юм тийм үү? Тэгэхээр энэ одоо энэ жишээлбэл энэ рүү яа татах вэ гэвэл энэ хардаа хаягаа бичээл одоо Ripple энэ рүү татыг гэвэл Ripple-ийнхаа хаягийг энэ нөгөө тэгийн заавалжгүй бичдэг. Тэгэл энэ рүү биткойн юм уу ямар нэгэн койнуудыг бүгдийг татчихж болох нь. Ингээл энэ рүү татаад байвал энэ баланс чинь дүүрэл байна гэсэн. Дараа нь бүгдийг сайхан хамаал тэрээд рүүгөө татаад авчиж болно. Хэрвээ сайн баталгаажилт хийгдчих юм бол бараг л би юунда авчиж болох байх гэж бодож байна. Мөнгө болгоод авчиж болох байх гэж бодож байна. За энэ их хөөхөн юм төрөвч амаа энийг бүртгүүлээрээ. Энэ надад би бараг энэ 14 оноос хойш энэ хэрэгжилж байгаа гэж бодож байна. 14 он 15 онд ч юм бүртгүүлсэн анх. Тэгээд энэ төрөвчний тухай танилцуулъя. Ер нь бол нэлээд олон сайтаас энэ рүү татаж болдог. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая да.